бид нар 6 настай хүүхдийн зүрхний хэтэлрүүлгийн үйлчлэгийг Баянгол дүүрэгт хийж байгаа. За зүрхний цахилгаан бичлэгээ эртэлрүүлгээр нийт Баянгол дүүргийн 5800 орчим хүүхэд ямар ч гэсэн цахилгаан бичлэгтэй хамрагдсан. Энэ нь нийт хамрагдах хүүхдийнхаа 80.2% юм байна. Тэ эндээсээ энэ зүрхний цахилгаан бичлэгээ хийгээд эндээсээ өөрчлөлт гарсан хүүхдүүдэд бид нар яг үнэхээр зүрхний эмгэг байна уугүй юу гэдгийг заавал эхо шинжилгээгээр батлана. Тэгэхээр өнөөдрийн хувьд бид нар эхо шинжилгээг Баянгол дүүргийн 150 орчим хүүхдэд эхо шинжилгээ хийгээд байж байна. Тий. За эхо шинжилгээнд нийт хамрагдсан хүүхдийн 20.1% нь 20 орчим хувь нь зүрхний эхо шинжилгээ хийлгэх буюу зүрхний цахилгаан бичлэгт ямар нэгэн хэмжээгээр өөрчлөлттэй юм хүүхдүүд байгаа. Тэгээд зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлттэй хүүхэд болгон бас зүрхний эмгэгтэй гэж бас үзэхгүй. Зүрхний цахилгаан бичлэгээ зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт гарах нэгдүгээр шалтгаан нь бол өөрөө зүрхний эмгэг байгаа. За хоёрдугаарт нь ямар нэг электролитийн өөрчлөлт. За тэгээд өшөө дээр нь дотоод шүрлийн гормоны өөрчлөлтийн үед бол зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт гарна. За өшөө дээр нь ямар хүүхдэд зүрхний цахилгаан бичлэлд өөрчлөлт гарах вэ? Хүүхдийн нөгөө зүрхний байрлалаасаа болоод тий хүүхдийн биеийн галбраас шалтгаалаад өндөр хүүхд босоо байрлалтай намхан хүүхд хэвтэй зүрхтэй бол жоохон яг хэвийн хүүхдээс жоохон юм өөрчлөлт хазаалт илэрч байдаг тий. Тэгэхээр тэрийг бид нар эхогоор шалгаж л энэ зүрхний эмгэг байна уу? Эсвэл электролитийн эмгэг байна уу? Эсвэл гормоны өөрчлөлт байна уу? Эсвэл хэвийн зүгээр нэг жоохон байршлаас шалтгаалсан өөрчлөлт байна уу гэдгийг л бид нар ялгаж байгаа. Тэгэхээр эцэг эхчүүд зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт гарахаар миний хүүхэд зүрхний эмгэгтэй юм аа гэж бас битгийх сандраараа эцэг эхчүүд бол ихэнх нь тийм айцтай байх шиг байна. Яг зүрхний эмгэг байна уугүй юу гэдгийг бид нар шалгаад өгч чинь. Тэгэхээр энд ирсэн хойноо эмгэг үгүй юу гэдгээ бас бид нар тодруулаад шалгаад өгөх учраас эход харсны дараа бас тий тодорхой мэдээлэлтэй болох байх гэж бодож байна. За дээр нь зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлтөд бид нар 150 гаруй хүүхдийг эход шалгалаа. Энэ 150 гаруй хүүхдээс нэг зүрхний төрөлхийн гажиг илэрсэн. Энэ зүрхний төрөлхийн гажиг илэрсэн хүүхдээ бид нар эх 7 хоногт их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний тасгийн зүрх судасны тасагт хэвтүүлээд нэг судасны аргаар энийг эмчилнэ. За хавхлагын өөрчлөлтөө 6 хүүхэд гарлаа. Тийм. Тэгээд энэ хавхлагын өөрчлөлт гэдэг нь зүрхний олдмол гажигл гэсэн үг л дээ. Ихэвчлэн хоолой шүднээс болоод эрүүл төрсэн зүрх өөрөө гэмтээд тэр тусмаа зүрхний хавхлага нь өөрөө гэмтээд ингээд хавхлагын олдмол гажиг үүсэх их суурь нь тавигдчихадаг. Энэ олдмол гажиг үүсэх их суурь нь өөрөө 6 наснаас эхэлж тавигдчихадаг. Тэгэхээр энэ 6 настай хүүхдийн зүрхний цахилгаан бичлэг болон зүрхний цахилгаан бичлэгийг зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт гарсан хүүхдийг эход ингээд зүрхний эмгэгийг тодруулахын үйл ажиллагаа маань бас айгу зөвхтэй алхам юм уу те манай улсын хувьд бол анх удаага хийгдэж байгаа. Тийм тэгэхээр бид нар хавхлагын өөрчлөлт гарсан 6 хүүхдийнхаа 2-ын эх 7 хоногт бас их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зүрхний тасагт хэвтүүлэхээр ингээд төлөвлөөд байна. Нэг хүүхдийн 1 дахь өдөр, нэг хүүхдийн 3 дахь өдөр хэвтүүл бид нар эмийн эмчилгээ юм. За хавхлагын өөрчлөлт бол мэс заслын эмчилгээгээр эмчлэгддэггүй. Энэ бол эмийн эмчилгээгээр эмчлэгддэг. Яг энэ илэрсэн үед нь цаг алдалгүй бид нар эмийн эмчилгээ хийгээд энэ хавхлагын өрөвслийг яг энэ өрөвслийнх нь энэ шатанд нь ингээд зогсоогоод чадах юм бол энэ цаашаа дамжихгүй энэ хүүхэд олдмол гажгийн улмаас зүрхний эмгэгийн улмаас амьдралын чанар хөдөлмөрийн чадвар алдагдахгүй ингээд амьдралын чанар хөдөлмөрийн чадварыг бид нар ингээд хамгаалаад ингээд явцдаг. Тэгэхээр аль болох энэ хавхлагын эмгэгийг эрт илрүүлээд эрт эмчилчих юм бол үр дүн сайтай гажлуулаа эрсдэл багтаа юм байж байдаг тийм. Тэгэхээр одоогийн байдлаар бол биднэрт нэг төрлийн гажиг 6 хавхлагын өөрчлөлт байна. 4 өөрчлөлт нь бол нөгөө хавхлагын гажигтай 6 хүүхдийн 4 нь болохоор бидний хяналтанд явна. Гэхдээ бас хавхлагаа ахиж гэмтээхгүй тул бид нар эмийн эмчилгээ буюу бензотин пенициллин G гэдэг эмчилгээг зөвлөөд өөрийнхөө хяналтанд авчихсан ингээ байж байна. 6 настай хүүхдүүдийн ихтгэлүүдийн зүрх судасны өвчлөлт орж байгаа өөрчлөлтөд гарсан хүүхдүүдэд бүрэн төгс
бичлэн нэмэлт юм шүү дээ. Тэг бид нар одоо энэ бичлэгээр ингээд өөрчлөлттэй хүүхдээ ахаад яг зүрхний эмгэг байна уу? Энд бичлэгийн өөрчлөлт юунаас шалтгаалаад өөрчлөлт байна гэдгийг нь бид нар тодруулахын тулд ахаад яг 3 дугаар шатлалын зүрхний эмчнэр үзэж байгаа. Энийг эхоогоо бид нар өөрсдөө харж байгаа. Үзэлгээ бид нар өөрсдөө хийж байгаа. Энэ дандаа 3 дугаар шатлалын төрөлцсөн мэрэгжлийн яг зүрхний яг хүүхдийн зүрхний эмчнэр энэ одоо 2 дахь шатны энэ үзэлгээг бид нар өөрсдөө хийж байгаа. Тэгээ бид нар нэгэнт зүрхний эмгэг илэрсэн хүүхдээ яг нөгөө эмнэл зүүн зааврынхаа дагуу бид нар хяналтанд аавна. Тэгээд яг тохирох эмчилгээг энэ хийн. Зүрхний эмгэг илэрсэн хүүхдүүд чинь эсвэл мэс заслын эмчилгээ, эсвэл судсан доторх аргаар эмчлэх эмчилгээ, за эсвэл эмийн эмчилгээ гэж байгаа. Энэ эмчилгээнүүдээ бид нар яг хяналтанд аваад ингээд эмчилүүлж байгаа. Өөрчлөлт илэрсэн хүүхд бол яг манай хяналтанд орж байгаа. Бид нар хяналтанд орохыг зөвлөөд хаана яаж үзүүлэхин зөвлөөд хизээ хөвтүүл хизээ эмчилгээнийг зөвлөөд ингээд хяналтанд аваад эмчилж байгаа гэсэн. За энэ 6 настай энэ жилийн 6 настай хүүхдүүд бол маш азтай хүүхдүүд. Тэгээ маш азтай хүүхдүүд одоо шүд, нүд, зүрхний цахилгаан бичлэг тэгээд өшөө дээр нь зүрхний төрөлцсөн мэрэгжлийн эмчийн үзлэг буюу энэ эхо онцлогоонд ингээ хамрагдаж байгаа маш азтай хүүхдүүд. Тэгээд одоо энэ саяны ахвалгын өөрчлөлт гарсан хүүхдүүд бол их харамсмаар энэ хүүхдүүд бол зүрх нь эрүүл төрсэн хүүхдүүд хоолой шүдний өрөвслөөс болоод ингээд хавлах гэмтэж байгаа маш харамсмаар ингээд тохиолдол байгаа. За бид нар нэгэнт эрүүл төрсэн зүрхтэй хүүхдийг бол энэ хавлахыг өрөвсүүлэхгүй урьдчилан сэргийлээд байх боломжтой. Энэ бол хүүхдийн хоолой шүдийг л эрүүл байлгах явдал тий. Ер нь бол эрүүл төрсэн эрүүл дотор эргэнтэнтэй төрсэн одоо зүрх гэхгүй бусад дотор эргэнтэн гэсэн эрүүл төрсэн хүүхэд бол хоолой шүд нь эрүүл амьдралын хэм маяг зөв байх юм бол энэ хүүхдүүд өвдөхгүйгээр эрүүл одоо том хүн болоод ингээд болох юм боломжтой. Гэтэл нөгөө хоолой шүдийг эцэгчүүд бараг тоодоггүй нөгөө хоолой шүдний чинь өрслөөс болоод ингээд хавлгын одоо олдмол гажиг хүртэл үүсэх юм өрсөлдөлтэй байж байгаа. Тэгэхээр эцэг эгчүүд бол хоолой шүдийг эрүүл байлгах энэ урьдчилан сэргийлтийг сайн хийж чадах юм бол хүүхэд чинь эрүүл ингээд том хүн болноо гэдгийг бас одоо анхаарч хэрэгтэй байгаа. Тийм ч учраас бид нар нөгөө 6 настай хүүхдүүдэд бас нөгөө шүдний үзлэг явагдаад байгаа. Дээр нь нүдний үзлэг явагдаад байгаа. Тэгэхээр одоо амьдралын хэм маяг зөвхтөө байх юм бол бид нар нүдний хараа муудахгүй шүд эрүүл байх юм бол дотор эргэтнүүд гэмтэхгүй ингээ урьдчилан сэргийлэх маш хялбар өвдөхгүй урьдчилан сэргийлэх юм одоо аргууд байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ хоолой шүдийг бол байнга эрүүл байлгахыг хичээх хэрэгтэй. За шүд эрүүл байвал бас цаашаага дотор эргэтнүүд бол гэмтэхгүй. Шүдийг сайн угаалгахаас гадна бол шүдийг бат бөх байлгах хэрэгтэй. Бат бөх шүд бол нэгд амархан өрөвсөд байхгүй. За дээр нь одоо бат бөх шүд бол бас нөгөө шүдний гажиг гэж яриад байдаг те. Одоо шүдний ургалт нь янз бүрийн хэлбэр хэмжээтэй ургадаг. Инээс сэргийлж чадна. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхдийнхээ шүдийг бат бөх байлгах тал дээр жоохон анхаарал муу байдаг юм уу л гэж боддог. Одоо сүүлийн үеийн эцэг эхчүүд бол наацханд одоо махаад л ялц болгоол идчихээн тий. Яавал бат бөх шүд байх вэ гэхээр хатуу юмыг л идээд шүдний зуулт маань өөрөө ингэж хатуу юм гэдэл зөв зуух юм бол зуулт маань шүдний хэлбэр гажиг урьдчилан сэргийлж чадчихадаг. Тэгэхээр хатуу юмыг сайн ингэж жажилж идэх хэрэгтэй. Тэгэхээр бид нар Монгол хүн эзээч махыг ингэж ялц болгож иддэггүй те жажлуулдаг, сайн жажлуулж идэнэ гэдэг чинь бас шүдийг хооронд нь зөв зуулттай тэгээд бат бөх байлгадаг. Тийм учраас одоо нөгөө дээр үед бол бид нар хатуу ааруулыг иддэг. Одоо сүүлийн үеийн эцэг эхчүүд бол зөөлхөн чихэртэй хорхоо ааруул идэхээр тэгдэг ийм мэдүүлээд байдаг. Тэгэхээр хатуу ааруулыг ингээд самирж идэг. Махаа ядж ялз болохгүйгээр ингээд сайн зажилж идэх юм бол шүд маань өөрөө бас бат бөх зуултан зөв нөгөө шүдний гажиг гэдгээс бас урьдчилан сэргийлэх боломжтой байж байгаа. Тэгэхээр ийм энгийн одоо аргуудаар хүүхдээ ямар нэгэн хүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг гэдгийг л бас эцэг эхчээс анхаарал өгөх хэрэгтэй. Тийм учраас хоолой шүдэл эрүүл байлгаар одоо 6 наснаас эхлээд
хоолойноос болоод зүрхний хавлага гэмтээ тахилдаг нас байдаг угаас өөр. За зүг яах вэ? Гэж очиулснаа. Голын нэлээд Өчигдөр сургууль авсан. Одоо 38-аас сургууль авсан. Тэгээ өнөөдөр чинь гэгээр л яваа. 14 дээр явах. Тэгээд 9-105